Харшил гэдэг зүйл бид нарын сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой байдаг. Харшил гэдэг бол зөвхөн биеийн дархлааны хэд мэдрэг, урвал, процесс өрдөөсөө биш. Сэтгэл хөдлөлтэй маш нарийн холбоотой байдаг. Сэтгэл хөдлөлийн байдал бол дархлааны тэнцвэрт байдалд шууд нөлөөлдөг учраас зарим сэтгэл хөдлөлүүд харшлын хэлбэрээр бидний бид илэрч болдог. Харшил үүсгэд хамгийн их холбогддог сэтгэл хөдлөлийн байдал бол айдас, түгшүүр. Энэ хоёр маань дархлааг бэлтгэл байдалд байлгаж гадны энгийн өдөөлтийг ч гэсэн дайсан мэдээр хүлээж авдаг. Ихэвчлэн арсны тууралд, хамрын аршил, амьсгалд авчдах байдлаар илэрдэг. Уур уцаар маш хурдан ууралдаг хүмүүс байдаг тийм. Нэг бол дотроо тэр уур бухимдлаа барьж байдаг хүмүүс. Ийм хүмүүс төр би хит их гистамин ялгаруулснаар энэ дархлаа унжидаг. Үүнээс сахтнаа улайлт, тууралтыг үүсгэнэ. Арсны экзем дерматит, чонон хөрвөс хэлбэрээр гарч болдог. Харин бид нарын сэтгэл хөдлөлийн бас нэг төлөвүүд гомдол, маш их гомдлоод байдаг. Уучлах чадахгүй байтал. Өрөөсөө л тэр уучлашгүй зүйл гэж бид нар хэлж заншсан. Хэрвээ гомдол байгаа бол энэ бидний бие дотор хор барьж дархлааны системийг сүрүүлдэг. Ихэвчлэн архаг харшил, хамрын битүүрэл, астм зэрэг зүйлсүүд энэ гомдолтой холбоотой. Нөгөө талаар өөрийгөө хамгаалж чадахгүй тийм мэдрэмж, доромжллын шархнаасаа үүдэлтэй байдаг. Энэ нь бид нарын бага наснд маш ихээр тохиолддог, бас тохиолдож одоо ч гэсэн тохиолддог зүйлсүүд байгаа тийм ээ. Арс нь болохоор хамгаалтын тийм давхарга учраас арсны харшил хэлбэрээр энэ зүйлсүүд илэрч идэг. Арсны хуурайшил, захтнаа, тууралт гэдэг зүйлсүүд би өөрийгөө хамгаалж чадахгүй байна гэсэн дохио бичиг байдаг. Дотоод дохио гэж ойлгож болно. Зүгээр бид нар энгийнээр бодоход гадны агаар салхи, ус, нар салхи юу байна тийм ээ? Тэр болгоноос бидний эдис, булчин шүрмэс, судснуудыг арс маань л хамгаалж идэг үстэй. Тэгэхээр энэ өрөөсөө бид нарын хамгаалтын систем алдагдчих үедээ гэдэг одоо тийм нэг дохио авсан үедээ гэх юм уу? Дохио авсан үедээ энэ зүйлээс болж би өөрийгөө хамгаалах ёстой гэд бие маань автоматар хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь арсаар гарч байгаа харшил, тууралт болж гарч ирдэг гэсэн үг. Одоо орчин үед стресс гэдэг онш. Гэхдээ энэ нь эмнэлэг дээр очиод онцлогдоод стресстэйгээд онш тавиад өвчтөхгүй тийм ээ. Үүнийг бид нар өдөр тутамдаа хэлдэг учраас бүр тийм танил болцсон. Найз маань юм шиг болцсон. Тэгвэл энэ стресс ядаргаа гэдэг зүйл маань энэ дархлааны тогтолцоог алдагдуулж сулруулснаар хэд мэдрэг болдог. Харшлын урвал өгдөг үүнтэй холбоотой. Тэгэхээр энэ болгоныг ингэж ойлгоод, ухаарад, хараад үзэхээр харшил бол бид шууд хор болохгүй зүйлсийг дайсан мэтэр буруу таних дархлааны урвал юм аа. Энэ буруу танилт нь доторх бидний айдас, бохимдол, шийдэгдээгүй гомдол, өөрийгөө хамгаалах хэрэгцээтэй уялддаг. Хэрвээ бид нарт энэ дурдсан дотоод мэдрэмжүүд, зан чанар, сэтгэл хөдлөлүүд байх юм бол харшил үүсэх магадлал нэмэгддэг. Одоо та өөрийг анзаараад үзээрэй. Миний энэ харшил үүсэж байгаа шалтгаан маань
бухимдалтай холбоотой юу? Аль эсвэл миний дотоод айдастай холбоотой юу? Би хэн нэгэнд гомддог уу? Аль эсвэл би өөрөөсөө өөрийгөө хамгаалах донтой болцсон юм уу гэдгээ асуугаарай. Энээс таны гарчлын шийдэл гарах болно.